Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн аж ахуй нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөө. Нийгмийн даатгалын сан тонож татвар төлөгчдийн 340 гаруй төгрөг төгрөгөөр зовжуулсан улсын хурлын гишүүн асан Монгол Ардын намын гишүүн Б Ундармаа торгуулсан болоод тэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн мөн баавгаан арьс савар авчаад ял авч шоронд хоригдсон Монгол улсын ерөнхийлөгчөөс гисэн энгийн иргэд Монгол улсын ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарч зөвлөлөөс зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийг бүрэн эрхийг төдөлжүүлж болох хуулийн төслийг боловсруулж улсын хурал өргөн мэдүүлэх үүргийг Монгол улсын ерөнхийлөгчөд хүлээлгэсэн бөгөөд үүний хүрээнд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг улсын хурал тухайн үед хилцэн баталсан билээ. Амаргүй цаг үед гарсан энэ хууль түүлийн зөв биш байж болох ч тухайн цаг үедээ гаргахаас өөр аргагүй Монголын төрийн арга ядсан арга хэмжээ байсныг та бүхэн бас мэдэх хэрэгтэй. Би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад оролцохдоо ч мөн шүүхийн багц хуулийн төслийг боловсруулахдаа ч зөвхөн шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулах ганцхан зарчмыг баримтуулж Монгол улсын ерөнхийлөгчөд хуулиар олгогдсон шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох тодорхой бүрэн эрхүүдээс өөрийн биеэр татгалзсан. Энэ чиглэлийн өөрчлөлийг бүрэн дэмжсэн. Үүнийг энгийн ухамсарын төвшөнд хэн бүхэн бас ойлгоно. Магадгүй хүүгээрээ би шударга бүсийн хонгил байгуулж байсан, тийм хонглыг өдөрж байсан ерөнхийлөгчдөөс өөрөө бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхээдээс татгалзсан анхны ерөнхийлөгч нь болж байна. Цаашид хэн нэгэн хэсэг бүлийг итгээд эсвэл улс төрийн аль нэгэн нам уул уурхайгаар сүлбэлтсэн тодорхой бүлэглэл практикт шударга улсын хонгил үүсгэх, хонглоо хамгаалах сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй бас дэвчихгүй юм а. Хамгийн энгийнээр тайлбарлая. Бүх насаараа хөдөлмөрлө зүтгэжчээд эцэст нь тэтгэврийн зээлд дарлуулан чадан ядан амь зууж байгаа нийт ахмадуудын өрийг бүрэн тэглэх хэмжээний үр өгөөчтэй ард түмний баялаг, ордыг эзэмшиж хууль шүүхийн байгууллагыг авилгадан өөртөө үйлчлүүлж хоорондоо тэмцэлдэж байсан гадны иргэдийн зүй бус үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхлоор татагтан оролцсон энэ үйлдэлээр Монголын төрийн үнэлэмжийг үнгүйдүүлэн нийгэм төрийн байгууллагын аюулгүй байдал ноцтой сөрөг давгар бий болгох эрсдэл үүсгэсэн шүүгчдийн гэмт үйлдэлийг даслан зогсоох, хуулийн өмнө хүмүүр тэгш байх үндсэн хуулийн зарчим шаардлагын дагуу зохих хяналтын байгууллагад шударгаар шалгуулах энэ үйл ажиллагаанд албан тушаалын халдшгүй бүрэн эрхээ ашиглан аливаа байдлаар нөлөө үзүүлэхийг хориглох зорилгоор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэхүү зөвлөмжийг гаргасан юм а. Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх засгийн газараас боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ хуулийн төсөл одоо мөрдөж байгаа Монгол улсын шүүхийн тухай, шүүхийн захиргааны тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хуулан нэгтгэсэн эдгээр хуульд байгаа ололт дэвшилтэй зарим зохицуултуудыг хассан хүчингүй болоод удаж байгаа 2002 оны шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолтой нийцсэн зарим зүйл заалт зохицуултыг сэргээн тусгаж нэг ёсондоо ухралт хийсэн шүүхийн хүрээний асуудал шаардлагыг уул суурьтайгаар судлан дүгнээгүй, олон нийт эрдэмтэн, судлаач, мэрэгчлэтнүүдээр огт хэлэлцүүлээгүй, алдаа дутагдaltaа шударга ёс өөрчлөлт, шинжилтийг хүсэн хүлээж байгаа иргэд олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон гэж дүгнэж байна. Шүүгчийн хараат ус байдлыг хангахад юуны төрөнд шүүгчтэй нөлөөлдөг, шүүн таслах үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, дарамт шахалт учруулдаг байдлыг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинжилээр хийх шаардлагатай. Шүүгч нь шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн
хуульд захирагдаж бусдаас түүний дотор тухайн шүүхийнхэн ерөнхий шүүгч, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчээс хараат ус байх ёстоймаа. Сүүлийн 5-7 жилийн байдлаар шүүх хөрөнгө оруулалтын шинжтэй нэгж төгрөг улсын төсвөөр хуваарлагдсангүй. Шүүхийн хөрөнгө оруулалтыг улсын хурал улсын төсвөөс тогтмол хасч ирлээ. Энэ нь хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэлд нь шүүх эрх мэдэлтэй саад учруулсаар байгааг харуулж буй хэрэг мөн бөгөөд засгийн газрын зүгээс үүнийг даруй залруулж шүүхийн үйлчлэгээний чанар үйл ажиллагааны нөхцөлийг сайжруулахад анхаарах ёстой байтал улам хамааралтай болох бодлого хувилдаан явуулж байгааг зөвхт харахгүй юм аа. Засгийн газрын төсөлд шүүхийн бие даасан байдлыг хангахад анхаарч чиглэсэн дөрвтэй бодлого зохицуулт огт тусгагдаагүй. Зөвхөн шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангах агуулга бүхий хэд ерөнхий өнгөц бодлогоор асуудалд хандсан учир дутагдaltaй байна. Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрх болол иргэн Батулгын эрх биш юм аа. Би энэ үүднээс ирээдүйн болон ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна. Өнгөрсөн хугацаанд хууль шүүхийн шинжилгээх уриал ооцонд нийгмийг автуулдаг байсан боловч шударга ёс тогтох бодит өөрчлөлт гараагүйг иргэд олон нийт ард түмэн мэдж байгаа. Хуулийн байгууллага шүүх хараат ус ямар нэгэн шагалт дарамтгүйгээр ажиллаад эхлэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн санг өгсөн хувилдаж зохион байгуулалтаар тонн дээрэмдсэн хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээр хуу хамсан уул уурхай ашигт малтамлын лицензийг олноороо эзэмшигч бүлэглэл парагт олон зуун сая долларын офшор данс эзэмшигчид татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкнд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж банкыг дампууруулан эргээд татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлдэг авилгал хээл ахуулын мөнгийг газар, барилга, банк ус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг Монгол төрийн эрх ашигыг уландаа гიშгэн гадны иргэн аж ахуй нэгжтэй өгсөн хувилдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд өнөөдөр шүүх хуулийн байгууллагад өөрсдийн хяналтыг тогтоох зорилгоор увайгүйгээр дайрч байгаа нь шүүхийн тухай хууль хэлцэхээр чармааж байгаа нь ил тод болж байна. Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч хууль шүүхийн өмнө тэгш хэрэгтэй байх чин хүсэл мөнхүү хүлээлт байгаа. Ямраар хариулах нь өнөөгийн улсын хурлын бүрэлдэхүүний ёс зүй, нам бүлгийнхаа эрх ашигыг урдаа барин улс төржөд байдаггүй, аливаад эрүүл ухаанаар хандаж чадах гишүүдийн оролцоо хүч дүрэн бярлахдаг бос үнэн бодит байдлыг дүгнэж ард түмэндээ үйлчлэх ухамсар чадвар бүхий төрийн түшөөдийн алсын хараа бодлого зүтгэлээс шууд хамаарна.